Эсвэл мобайн энэ удаагийн бичлэгээрээ ус гарсны тохиолдолд яах талаар бяцхан зөвлөгөө өгье. Ихэнх эмэгтэйчүүд минь ураг орчмын шингэн шүүрээд эхлэхээр шийснээсээ ялгаж чадхаа болдог. Гол ялгах зүйл маань юу байдаг гэхээр үнэрлээд үзэх. Үнэрлээд үзэхээр ураг орчмын шингэн маань үнэрхүү баг зэрэг үлтрээний шүүрлэх нэртэй байдаг. Харах үед зарим эмэгтэйчүүдэд маань салиархыг ялгацтай байдаг. За салиархыг ялгц буюу салиа гэдэг нь юу вэ гэхээр нэг юм нус шиг зунгаарлцсан юм зүйл гэдэг шүү дээ. Тэрэн зарим нь юм ногоон шаргал туяада, зарим нь болохоор юм цусны юм урт судлуудтай ч юм уу байдгаа. Тэгэхээр энэ маань ус гарч ийна гэсэн үг байна шүү дээ. За та хэрвээ 37 хоног хүрсэн ургийн төрөөс хэсэг толгой буюу толгойн ингээд доош гарсан төрөх замаар төлөвлөсөн тохиолдолд яах зүйлгүйгээр тайвнаар төрөх бэлтгэлээ хийгээд хоол ундаа идээ шүлөө угаад төрөх эмнэлэг рүүгээ очиж болно. Гол анхаарах зүйл маань ургийн хөдөлгөөнийг тоолох. Хэрвээ та 37 хоногоос өмнөх хугацаанд таны ус одоо гарах буюу шүүрж байгаа тохиолдолд та дутуу төрөх эрсдэлтэй болсон гэсэн үг ээ. Тийм учраас яаралтайгаар төрөх эмнэлэг рүү явах нь хамгийн зүйтэй байдаг. Бас нэг ээжүүдийн одоо андуураад идэг зүйл нь юу вэ гэхээр ураг яг ингээд ургийн толгой доошлоо тийм ингээд арцгийн яралын хэсэг рүү ингээд суугаад ороод тавигдсан байгаа тохиолдолд ураг орчмын шингэнг хоёр хэсэгт хувааж өгдөг. Ургийн одоо уртлын ус болон өмнөд ус болон хараа ус гэсэн юм хоёр хэсэгт хуваадаг. Ус гарах үедээ толгойн энэ уртлын хэсэг буюу яг энэ өмнөд усал гараад идэг. Тийм болохоор ард нь нэгсэндээ ус үлдчихэж байгаа гэсэн байхгүй юу. Тэгэхээр та ус гарлаа ихэд хүүхэд хуурайшлаа гэж айх айцсгүйгээр эмнэлэг рүү очиод асуудалгүй байдгаа. За баярлалаа.